Салбартаа тэргүүлэгч Хаан банк эрүүл мэндийн салбарт 2 томоохон аяныг тууштай хэрэгжүүлж нийт 2.5 тэрбум орчим төгрөг зарцуулаад байна. Олон жилийн турш тогтвортой хэрэгжиж өрөөгөөж өгсөөр байгаа хавдрын эсрэг үндэсний аян, цусны даралт ихсэлтийн эсрэг аяны энэ жилийн нээлт аяны оролцогч талууд хамтран ажиллах санамж бичигт гар үсэг зурлаа. Хаан банк хувийн хвшлийн салбараас анхлан тогтвортой хөгжил нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэгч Хаан банк санг 2007 онд байгуулснаас хойш энэхүү сангаар дамжуулан нийгмийн бүхий л салбарт нийт 523 төсөл хөтөлбөрийг 16.2 тэрбум төгрөгөөр санхүүжүүлэн амжилттай хэрэгжүүлээд байна. Манай ажилтнууд сайн дурын ажилтан маягаар бэлтгэгдэж байгаа. Тэгээ ялангуяа цусны даралтыг бууруулах энэ хавдрын эсрэг аяны хүрээнд хүмүүс яаж урьдчилан сэргийлж болох юм бэ? Өөрөө яаж эрүүл зөв амьдрдгийм бэ гэдэг талаар бол тухайн тэр хэрэгжиж байгаа аймагтаа бол аймгийн аж ахуйн нэгж байгууллагууд тэгээд сургуулийн хүүхдүүдэд хичээл орох байдлаар манай ажилтнууд өөрсдөө их сургалтанд ороод дараа нь тэр сургалтанд орж бэлтгэгдсэн ажилтнууд маань бусад энэ ард түмэнд бол таниулдгаараа бас нэг юм онцлог юм байгаамаа. Дараагийн одоо шатны үйл ажиллагааг одоо яг зорилттой бүлэг рүү одоо чиглэсэн байдлаар явуулах одоо чиглэлт санал солилцоод. За энийг бол одоо Хаан банк сангаас дэмжиж ингээд 25 оноос цусны даралт ихсэлтийн эсрэг аян одоо 2 дугаар аян бол одоо шинэ хэлбэрээр арай одоо илүү одоо үр дүн гаргах, илүү одоо зорилттой бүлэг рүү чиглэсэн. За энэ одоо үйл ажиллагаа хэрэгжүүлэх бэлэн болж байна. Хаан банк 3 дугаар амьдлаг манай гурийн хамтарсан энэ үр дүн дээр одоо бид нар 2 дугаар аяна өнөөдөр эхлүүлэхээр болж байна. Энэ дээрээ яасан бэхээр хамгийн эрсдэлтэй байгаад байгаа аймагуудаа сонгоо авч байгаа. Тухайлх юм бол одоо Завхан аймаг энэний тоонд орж байгаа. Энэ бид нар 4% нэрүүл байна гэж байсан бол Монгол улсын дунджаас хамаагүй бага 1.2% сая эрт илрүүлгийн датагаар Монгол улсын хүн амын 48%-ыг хамруулад 1500 гаруй хүн сая 500 гаруй хүнд үзлэг шинжилгээ хийгээд өгсөн дүн дээр анализ хийгээд үзэхэд Булган аймгийн хүн амын 1.2% нь л эрсдэлгүй байна гэж гарч байгаа. Эдгээр аяны хүрээнд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг алслагдсан хөдөө орон нутгийн иргэдэд хүргэх нарийн мэргэжлийн эмчийн урьдчилан сэргийлэх үзлэгт үн төлбөргүй хамруулж эрүүл мэндийн мэдлэг мэдээлэл олгож шаардлагатай тохиолдолд газар дээр нь мис засал хийж ажилдаг хувийн хвшил төрийн байгууллагын хамтын ажиллагааны хамгийн сайн хамтралын тод жишээ болсоор байна.